За энэ одоо хилцүүлгийн үед одоо хамгийн их одоо яригдж байгаа зүйл нь бол ер нь бол иргэний журмаар одоо даатгалын асуудлаар бол гомдол мэдүүлсэн иргэдийн тогслоо гэж байна. За энэ дотроос яг даатгалын одоо холбогдлолтой гомдол нь яг хэд юм бэ? Мөн одоо яг даатгалын аль хэлбэрээр нь илүү их гомдол мэдүүлээд байна вэ гэдгийг бол бас нэг судлаж ангилж тэр тал дээр энэ дүгнэлт гаргаж энэ хуулиудаа суулгаж өгөөч гэдэг юм дүгнэлтийг хэлж байгаа. Цаашдаа бол энэ даатгалын бас ер нь нэгдсэн тогтолцоо, нэгдсэн системд оруулах энийг одоо илүү амар хялбар одоо хэрэглэгчдэд тэр даатгал хийх мөн одоо даатгалын буцаан олголт авах энэ процессыг илүү амар болгох тал дээр тийм ээ нэгдсэн энэ технологи ашигласан шийдлүүд дээр бас анхаараач гэдэг ийм саналыг хэлж байгаа. Мөн одоо энэ ер нь бол энэ даатгалын энэ тухайн одоо нэр томьёонуудыг бас олон улсын түвшинд хүргэх давхар даатгалын тогтолцоог бас бий болгох мөн давхар даатгалдаа дотооддоо давхар даатгалыг бий болгох буюу гадаад руу одоо энэ одоо мөнгөн урсгалыг давхар даатгал одоо нэрээр урсгах биш дотооддоо ийм онцлог шингэсэн салбаруудаа хамгаалах ийм тогтолцоог бий болгооч гэдэг ийм саналыг хэлж байгаа. Жишээлбэл манай Монгол улсад бол энэ одоо цахилгаан станцууд энэ том нүүрсний одоо эрдэнэт одоо жишээлбэл одоо уул уурхай одоо та эрдэнэт шиг том үйлдвэрүүд ч гэдэг юм уу. Ийм том аж ахуй нэгжүүдийг бас олон улсын давхар даатгалаас тэр бүр бас даатгах бас дуртай биш байдаг гэж байна. Яг тэгэхээр нөгөө ногоон эдийн засаг аль болох нүүрснээс одоо татгалзах байдалч гэдэг юм уу. Тэр утгаараа бол энэ томоохон стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын давхар даатгалыг үндэснийхээ компаниудад хуваарлах ийм бодлогыг хэрэгжүүлэх гэдэг дээр биднээс ярилцж байгаа.